За энэ бодлого. Өнгөрсөн дээр энэ нөгөө километртэй болгон дээр ирдэг орсон гэхдээ 1000 болгон дээр ядаахсан шүү дээ. Тэр тасцсан дээр. Тэгээд техникч болно гэсэн. За ямар ч дахиад тайлбарлая. Ийм тэгштэл өгсөн ба шийдвүүдийнх нь үржүүр 13 гэж байна тийм үү? Шийдвүүдээ яг түзүүр x1 юу вэ? x1 x2-г үзчих юм бол шийдвүүдийнх нь нийлбэр нь болохоор юу болох вэ? cn-с 3-ыг хуваах нь cn-с юу вэ? 2 гэж гарч ирсэн тийм үү? Битийн теоремс. Шийдвүүдийнх нь үржүүр болохоор юу вэ? cn-с 4-ыг хуваах нь cn-с юу вэ? 2 гэж гарч ирсэн. За энэ бол өөр хэдэн цаг өгсөн байгаа лээ. 13 дахь цаг өгсөн байхгүй юу? Тэгээд доотлогоо шууд хургаад явна. Энд чинь ер нь юу юм бэ? Эндийнх томьёог мэдж байгаа юу? cn-с k гэдэг бол n-ийн векторыг хуваах нь k-гийн вектор үчиг нь юу вэ? n-с k-гийн вектор гэсэн томьёотой шүү дээ. Тэгэхээр хоёрдугаар цааш нь өргөжлөлөө өгчих юм бол cn-с 4 өгч зүг. n-ийн векторыг хуваах нь 4-ийн векторал үчиг нь n-с хасах нь 4-ийн юу вэ? Векторал гэж гарч ирнэ. Доотлолт нь болохоор юу гэж гарч иж байна вэ? n-ийн векторал хуваах нь 2-ийн векторалыг үчиг нь n-с хасах нь 2-ийн юу вэ? Векторал гэж. Тэ? Уртлын хэсэг нь. Тэгэнгүүтээ мэдээж хэрэг энэ хоёрыг мэдээж хоорондоо практична адилхан юм чинь. Нөө. 4-ийн векторал хэд вэ дээ? Ер нь бол зөвхөн энэ хоёрын хооронд хураагдаж тийм хураагдангууд энд нь 3 4 2 нь үлдэн тийм үү? Тэгээд доотлолт 12 болно гэсэн. За бодхойг хувааж байгаа чинь байр сууж үжигдээд ерөнхийдөө ийм болно гэсэн үг. За нэг удаа бичээ. Доотлолт 12-ыг үржих нь n-с хасах нь 4-ийн векторал. Дээрээ n-с хасах нь 2-ийн юу вэ? Векторал гэж байна. Мөн үү? N-с хасах нь 2-ийн векторал гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэхээр за яг нэг удаа бичээ. Нэгийг үржих нь 2 үржих нь гих мэтлэн юу вэ? N-с хасах нь 4, үржих нь n-с хасах нь 3, үржих нь n-с хасах нь юу вэ? 4 биш ээ. Биш энэ дээр 2 тийм үү, энд нь 2 байх хэрэгтэй. За 12-ыг үржих нь за энэний доотлолыг заавал дэлгэрэнгүй ч яах вэ? За ингэж тэ. Тэгвэл энэ хэсэг нь юу вэ? N-с хасах нь 4-ийн вектор. Үнэ үү? Тэгэхээр энэ хэсэг чинь энэтэй шууд хураагдчих юм байна шүү дээ. Тэгээд энэ ийм болно гэсэн үг тийм. Өөрөөр хэлэх юм бол юу болж байгаа гэсэн үг? N-с хасах нь 3-ыг үржих нь n-с хасах нь 2 гэдэг бол хэд вэ? Энийг хуваах нь 12 нь 13 тань зөвсөөгч 13 тань зөв. 12 нийш нь орлоод үржүүлэхээр хэд болж байгаа? За үржүүл яг энэ гаргахын тулд 156 мөн үү? Ийм байна тийм. Ийм. За нэгэ задлаад үржүүлээд бичих юм бол n квадратаас хасах нь 5n нэмхэн 6 болно, нийш нь орлонгод хасах нь 150 тэнцүү юу вэ? Тэг болно. За А-гийн оронд хасах 2-ыг тавих нь байна. Б-ийн оронд юу вэ? 150-ыг тавих юм байна тийм үү? За ингээд энэ өрөг болчихлоо. За ер нь бол эндээс харахад ингээд шийдэн олдох байхгүй юу? Хоёр дараас хоёр тоног үржүүлээ тийм. Энд нэг нь 12, нэг нь 13 байгаа шүү дээ. Тэр энэ гэдгээс өгөө. Энэ 15-аар гарах юм биш үү? А энийг боцсон ч болно. Капиталчтай боцсон ч болно. За энийг дискриминатороор бодно эсвэл үржихгүй болгон задлаа. Энэ бол жишээлх юм бол яаж гарч иж байгаа вэ? Тэгэхээр энэ чинь n-с хасах нь 10 n-с хасах нь n дээр нэмэх нь 10. Тэгээд юу нэ? Нэмэх нь 15. Гүүштэй. N-с хасах нь 15 тийм үү? N-с хасах нь 15. N дээр нэмэх нь 10 гэж тийм үү? Юу? Ингэж өртөх хүн болон дадар нь энийгээ бодох юм бол N тэнцүү 15, N тэнцүү юу вэ? Хасах 10 гэж болж байна. За мэдээж хэрэг натурал тоо тийм. Ер нь цэтэй хэмжээнд натурал тоогоор итгэхгүй юу?
Биномийн өгдсөн төвийн дээр бол явах хэрэгтэй тоож байна. Гэтэ энэ дээр бол тийм байх учраас шууд нэмэх нь авна. Энэ нь манай болсон юм гэсэн үг. Энэ сүүхнэ шүү дээ. За энийг олчлоо. 15. За одоо яа гэж байна вэ? X1 X2-ийн нийлбэрийг олж байна тийм үү? X1 X2-ийн нийлбэр гэж юу гэсэн үг вэ? Энэ гэсэн үг тийм? Энэ гэсэн үг. Эний чинь цааш нь өгөх юм бол ийм болох байхгүй юу? N-ийн факторыг хуваах нь юу вэ? 3-ийн факторал N-ээс хасах нь 3-ийн факторал. Хуваах нь N-ийн факторыг хуваах нь 2-ийн факторал үүсгэх нь N-ээс хасах нь 2-ийн факторал болно. За баахан нь бураг нь юу урагдав вэ? Энэ жишээд нь энтэй урагдчихна. Энэ энтэй урагдангууд энд нь 3 үлдэнэ. Энэ хоёр урагдахаар юу болох вэ? N-ээс 2 нь үлдэнэ тийм үү? Тэгэхээр хувааж авч дээрээ гараад ирнэ. Өөрөөр хэлбэл N-ээс хасах нь 2-ыг хуваах нь юу вэ? 3-ыг гараад ирэх юм ба шүү дээ. Юу? Тэний хоол гэдгийг оруулчих. 15-ыг оруулж 15-аас байж та алдсан уу? Зүг. Юу гэж ярьсан бэ оруулж та. За энэ тэгээд юу гэж гардаг вэ? 3-ны 10 3 гэж гардаг юм тий. За тэгэнгүүт өнөөдрийн бодлого чинь бүгдөө юу вэ? 1000 болгоос төвчих чинь ингэ байж байгаа. Дахин давтцаа. Тэгэл жишээлх юм бол энэ одоо хэлэх юм 2 чиглэлтэй нь 221 болох юм бол яг вэ гэж тий. Би бод. Одоо энэ харилцааны энийг бодлоо гэсэн юм дээ. За гэвчлэн тийм үү? За энэ стур одон дээр жишээлбэл Витийн теорем орно бодоо гэж байна. Витийн теорем. Шууд x оронд 2-ыг ороод онгод гарч иж байгаа нь тийм үү? Гарч ирэх юм. Тэ яа гэж байна вэ? Аль Витийн теорем бодож. Жишээлх юм бол энэ 3-ын тон n гэдэг орчсон юм байна. Юунаас яа гэж байна. Тэгээд 7. За эхний гэдэг чинь яг амархан юм чинь гайвуулсан. Тэгээд 6-аас хойшоо 6-аас бас гайв. Тэгээд 7-аас хойш бодлуудаа хатваад бичээ. Тэгээд хахаж өгөн дээр та бүгдээс нэг бодлоо авч байна. Тэгээд нэг зүйл энэ болохоос 5-5-ыг бодохгүй юу та.